гэж сүнс харсан шиг сандарч чичрээд юу болов вэ? Номын ахгүй. Төтгөрийн эзний шууд харьяалалдаар байдаг 5 төтгөрийн нэг Райзел самаа байна. Тэнгэрийн эзэн чиний уралтыг ухаарсан болохоор чиний ардаас намайг явуулсан юм. За тэгэхээр энэ хөгшин Кулказ яагаад урвсан бэ гэхээр дараагийн тэнгэрийн эзэн болмоор байгаа байхгүй юу? Тэгсэн чинь Райзел дараагийн тэнгэрийн эзэн болоход хамгийн ойр байгаа хүн байхгүй юу? Тэгээд энэ хөгшин Кулказ нь урваад ардуур нь ингээд хор нэрүүл яваад байгаа юм. Ууг нь бол Райзелтэй адилхан 5 шавийн 2 дахь юм байгаа шүү дээ. Чи намайг доромжлохоос өөр зүйл хийхгүй байгаа юм чинь. Чи бүх хүчээ ашиглажчихсан юм шиг байна. Гэт гарнаасаа хор ялгаруулан дэрдэг. Новш гэж тэр мэдчихлээ. Ийхүү, Райзлийн хүчин шавхагдаж дуслаа. Гэнэт түүний хойно насар их хэмжээний энерги мэдрэгдэнэ. Түүний ачаар Райзел урам авч бие төлөвлөгөө буюу өгсөн ч ганцаараа өгөхгүй гэдэг горимд орно. Райзлыг харсан гүгшин ах хүн болгон нэг карате техник сурдаг. Чинэх юу вэ? Наадах чи өгөхийн өмнө маш их хөвдөлтийг мэдэрдэг шүү дээ. За ингээд дахин нэг тулан эхэллээ. Yo, bitch, I got some buzzers clawing at my fucking stomach. I'm from the shadows, left the gallows, made the summit. Hear the trumpets rolling in like it's 300. Left the battlefield ravaged, attacking, and we set the bodies up. Full shining off the armor that I'm about to rip. Got no time, no waste, so don't worry, I'll make it quick. The death will be glorious, I'm emerging victorious. Name is reigning notorious, but this isn't where the story is. За ингээд Райзел гүгшин ахыг ялгахтай зэрэгцэн нөгөө хэсэг хүмүүс ирнэ. Энд яг юу болов вэ гэж бүгд гайхан зогсоно. Гэвч манай Райзлыг хараад бүгд таньж байдаг. Бүр дээрээс намд байж идэг шүү. Мань хүн чинь үхэхийн өмнө хуучин дурсамдаа жоохон бодох ба жоохон байхад нь эцэг их нь мөнгөний төлөө хүүхдэд зарсан юм л та. Тэгээд тэрнээс хойш мань хүн чинь намд үлдэхийн тулд алуурчны замаар явж ганцч сайхан дурсамж байдаггүй юм да. За тэгээд ламгой Райзлыг сүүлийн үгийг асуугаад та дараагийн амьдралдаа гэгэрэлд хүрэх болтугай гэд мань уншиж эхэлнэ. Дараагийн амьдрал гэж байдаг бол би өөрийнхөө амьдралаар амьдрмаар байна. Энэ новш чинь уйлээд байгаа юм бах та гэж сэрийхгээ зөхөд байдаг. Райзел үүнд нь уурлаад новш чинь зөхөхөө болооч. Юу гинэ? Чи сая намайг новш гэсэн үү дээ? Энэ л үед Райзел тэднийг тэнгэрийн элч биш жоохон байхад нь худалдан авч байсан алуурчд гэдгийг мэднэ. Чи дахиад нэг удаа новш гэд хэлээд үзтээ. Хийлийг чинь тасалж үзүүлье. Энэ үеийг Райзел айсандаа болоод түүний сэлэм рүү харахад тэр бяцхан хүүгийн царайтай байх болно. Нэрэл тэр өнгөрсөнд ирсэн байх ба Райзел энэхүү алуурчдаас хэрхэн амьд үлдэхийг үзхийг хүсвэл оройгоос үзээрэй.